Сайн байцгаана уу? Уншлагадаа тавтай аймаарэл би сануун байна. За тэгэхээр энэ удаагийн уншлагаараа жоохон өвөрмөц зүйл хийх болно. Богино таран уншлага хийж өгөх болно. Энэ таран уншлагаар ерөнхий таны нөхцөл байдлыг харж байгаа, таны нөхцөл байдалтай хамааралтай асуултуудыг нь харж өгөх болно. За би сайхан ихэр дэлхийн нийтлэлд орчоод ихэр дэл бит хоёр маань амар амбицлог хүмүүс учраас шууд harmonious twin flame-ийн буюу ихэр дэлхийн эв нэгдэл 3 дахь шатны нэгдэл рүү бит хоёр хоёлаа давшилсан байгаа. Тэгээд ингэж айгүй хурдцтайгаар давшилсны үр дүнд бит хоёр хоёлаа өвдсөн, ханаа төрсөн. Тэгээ ханаа төрхийн хажуугаар маш их энерги суурь бүтээхтэй хамт амьдралаа одоо нэгтгэж карьеруудаа хийжсэн өмнө нь хийжсэн ажлуудаа өмнө хийжсэн бүх зүйлсүүдээ бит хоёр нэгтгэхтэр 90% анхаарал 90% энерги зарцуулаад эхэлчихсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр бит хоёр яг ингээд суурьтай, баттай, тайван тухтай болтлоо. Ерөөхдөө бол энергинууд ихэр дэлхийнхаа нэгдэл рүү хандах чиглэлтэй байгаад байгаа. Тийм учраас тэр хүртэл богино таран уншлага гэдэг зүйлсүүдийг би туршиж үзэхээр шийдлээ. Тэгээ бит хоёр би болон миний ихэр дэл хоёр нэг амьдралаа нэгтгээд нэг тайван суурьтай болсон цаг та бүхэн үнэхээр бичлэгүүдээр бөмбөгдөх болно, та нарт мэдээллүүдээр бөмбөгдөх болно. Янз бүрийн миний ихэр дэл маань зүүн бэлэгч юм байгаа. Аривын туршлагатай зүүн бэлэгч юм байгаа. Бүр сүнс хардаг, сүнстэй ярилцдаг медиум хүн байгаа. Тэгэхээр ихэр дэлээс маань бол асар их мэдээлэл гарч ирнэ, асар их ашиг та бүхэнд ирэх болно. Тэр хүртэл жаахан төвчээртэй байхыг би хүсэж байна. За тийм учраас богино таран уншлага туршиж үзэхээр шийдлээ. Окей, 3 групп байгаа. Групп номер 1 нь 8 зүрх гэд нэрлэе. 2 дахь групп нь хадуур эсвэл сар гэд нэрлэе. 13 тоотой. 3 дахь хөзөр нь high priestess их сан мартан гэд хөзөр байна. За тэгэхээр гүн амьсгал авч агаад мэдрэмжтэйгээ холбогдож байгаад группийг сонгоорой. Групп номер 1 сайн байна уу? Та 8 зүрхийг сонгосон байна. Энэ 8 зүрхгийн хөзөр нь маш хурдан хөдөлгөөний бэлэгдэж байгаа хөзөр. Бас тэгээ зүрхний зурагтай учраас мэдээж хайр сэтгэл, хайр дурлалтай холбоотой. Тэгэхээр таны хайр дурлал хосын амьдралын нөхцөл байдал дээр их арвин дэвшилтүүд, хурдан дэвшилтүүд нэг бол аль хэзээ тохиогод эхэлсэн. Эсвэл түн удахгүй тохиох гэж байж болцсохгүй. За, тэгэхээр групп номер 1-ийн сахиусууд нь мэдээлэл дамжуулаад харуулад өгөөрэй. Групп номер 1-ийн амьдралд яг одоо юу тохиож байна? Одоогийн нөхцөл байдал нь ямар шүү байдалтай байна? Хараад өгье. The Temperance, баланс нь байхгүй байна. 7 of Pentacles, 5 дахь 8 of Cups. За тэгэхээр групп номер 1 та ерөөсөө тохирохгүй байсан, таарахгүй байсан, баланс нь хав нь олдохгүй байсан хүчин нөлөөнөөс ямарваа нэгэн зүйлээс зайгаа авсан байгаа харагдаж байна. Гэтэ энэ зайгаа авсан байгаа асуудал нь төр зүрийн зай авалт байж болцсохгүй. Бүр мөсөн салж байгаа юм биш, бүр мөсөн болж байгаа юм биш. Төр хугацаанд ямар ч лсэн одоогийн хугацаанд зай авъя гэсэн юм зүйл тохиосон байгаа харагдаж байна. Энэ шийдвэрийг альч тал нь гаргасан байж болно. Яагаад гэвэл эцэстээ энэ шийдвэрийг та болон тэр таны хүн энэ зайгаа барьсан хүн хоёрын сахиусууд нь хоорондоо ярилцж байгаа. За энэ хоёрыг жоохон төр зөр салгачээ гэд зай авахулсан байгаа харагдаж байна. За тэгээд нэгнээсээ зай авах, нэгнээсээ амралт авах, space авах гэж ярьдаг тийм. Space авсан энэ үзэгдэл нь танд аягүй тухтай санагдаж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ бас зай авалтан жоохон ихтэйдж байгаа юм шиг тийм. Мэдрэмж төрсэн байгаа нөхцөл байдал харагдаж байна. За та тэгээд энэ нөхцөл байдал жаахан lost мэдрэмж авсан, жаахан төөрөгдсөн, юу болоод байгааг нь ойлгомжгүй яана. Яах болоо, яачих болоо, зүгээр болоо ингээд салаад зай аваад байж ахын зүгээр болоо. Энэ хүн намаа бүр мөсө орхичих үедээ гэх мэтчлэн айдсуу төгшөөрөөд байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр зөвлөгөө харж өгье. За энэ нөхцөл байдал дээр зөвлөгөө гэхээс илүүтэйгээр та болон энэ
таны зай барьсан хүн хоёрын энергийг хараад өгөө. Тэр нь илүү өөр шимтэй байх болов уу гэж бодогдлоо. За. Та болон таны зайгаа барьсан гэдэг хүн хоёрын энергийг харъя. The Hermit, the Tower. За, дундын энергийг харъя. Nine of Cups. За. За, ер нь нэлцэн ирээдүйн харъя. Four of Cups. Тэгэхээр энэ хүн яг таны хүн гэж хэлэхэд айгүй хэцүү харагдаж байна. Яг үнийг хэлэхэд таны хүн биш л болов уу да. За, таны хувьд болохоор та ганцаараа баймааргүй байсан учраас, ганцаараа баймааргүй байгаа учраас эсвэл таны эргэн тойронд тухгүй мэдрэмж төрүүлдэг, танд онцгүй мэдрэмжийг төрүүлдэг юм ядаргаатай ядаргааны нөлөөнүүд таны амьдралд байгаа учраас тэр ядаргааны нөлөөнөөс цухтаах хүслийн дагуу энэ хүнийг сонирхсон энэ хүнтэй нийлж хамт байхыг хүсэж байгаа гэж харагдаж байна. Яг шулуухан хэлэхэд бол тэгж харагдаж байна. Та гаднаа болохоор энийг хүлийн зөвшөөрөхөд бэлэн биш байж болцсохгүй тий. Эсвэл хүлийн зөвшөөрмөргүй ч гэж болцсохгүй. Эсвэл би ч нэр ингэж байгаа юм биш үү гэдгийг бүр ухаараагүй ч гэж болцсохгүй. Тэг ямар ч хэлсэн танд яг өөртөө ярилцаж бодож суух хугацаа болоо орон зайн жоохон дутмаг байгаа харагдаж байна. Тийм учраас энэ өөртөө ярилцаж бодож бясалгаж суух орон зайг нэгсгэхийн тулд сахиусууд нь бас таныг энэ эргэн тойрных нөлөөнүүдээс нь холдуулж өгöd байгаа талаас байна. За, гэхдээ хамгийн сонирхолтой нь та хоёулаа яг хүсэж энэ харилцаанаас болон амьдралаас хүсэж байгаа зүйлсээ 100% авч чадж байгаа гэж харагдаж байна. Ялангуяа таны талд айгүй хүчтэй манифестор, айгүй хүчтэй шидийн чадвартай хүн учраас таны амьдралд тохиож байгаа зүйлсүүдийг та өөрөө 100% бүтээсэн, 100% дуудсан. Та яг таны 100% хүсэл биелж байгаа, хүслийн дагуу явж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр гэхдээ яг амьдралын нөхцөл байдал нь болохоор яозгүй, таагүй, жоохон таарамжгүй, яг 100% хүснээр нь эргэхгүй ч юм шиг мэдрэмж тань төрөөд байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлын цаана нь юу байгаа бол сахиусуудаа жоохон итгэж найдах хэрэгтэй байна. Faithтэй, итгэл найдвар тээх хэрэгтэй байгаад байна. За, та болохоор энэ хүнд ерөөсөө энэ хүний төлөө золиосыг гаргаж чаднаа, өөрөөсөө өгч чаднаа, гаргаж чаднаа гэсэн хандлага байр суурьтай байгаад байна. Гэхдээ золиос бөгөөд өөрөөсөө гаргах, өөрөөсөө өгөх гэдэг бол яг хайрын шинж биш ээ. Золиос бол золиос, тэгээ золиос бол хайр биш. Золиос бол зөв зүйл биш. Золиос нь сайн үний чин чанар биш. Золиос бол зүгээр л золиос гаргангуут тэр нөгөө хүнээсээ ирээдүйд буцаад золиосыг нэхэх үндслийг бүрдүүлдэг. Тэгэхээр золиос хийх бүрт золиос гэдэг энерги, золиосын энерги томорч идэг. Золиос нь дараагийн золиос руу хүрэгдэг. Золиос нь хайр биш, золиос нь сайн зүйл биш, золиос нь муу зүйл биш. Золиос бол ерөөсөө л дараагийн золиосыг хүрэгдэг юм дуусахгүй золиосын циклийн үндэс юм аа. За, нөгөө хүний талд болохоор амьдрал нь бүр үнэхээр оронгоороо эргэж байгаа. Ялангуяа танаас салж байгаа, танаас холдож байгаа энэ үзэгдэл нь энэ хүний хувьд нэлээд том цохилт болсон гэж харагдаж байна. За, энийг хэлж байгаа миний ингээ уруул амар захтнаад гэвэр айгу сонирн болж юм. Тэгэхээр энэ хүн ерөөсөө уруул нөө чимчигнээд ингээ сонирн болдог та хүн гомдсон юу өөрийнхөө мэдрэхгүй байсан мэдрэмжүүд ингээд айгүй хүчтэй байгаа дэргүүд хүний уруулан чимжигнээд ингээд чичрээд ингээд сонирн болдог. Энэ хүн бүр ингээд сонирн чичирхийлсэн сонирн болчихсон пал хийчихсэн байж байна. Тэгээ танд улам нэмж өгмөр байсан зүйлсүүд байсан. Гэхдээ танд өгнө гэхээс илүүтэйгээр одоо өөрийнхөө орчин, өөрийнхөө амьдралыг базаахаас өөр аргагүй болсон. Яагаад л өөрийнх нь амьдрал, өөрийнх нь орчин бүр ингээд байхгүй
онцгүй болоод байсан, онцгойроод байсан. Тийм учраас өөрийнхөө амьдрал, өөрийнхөө орчин, өөрийнхөө хувийн хүрээн дээр анхаарах шаардлагатай болсон байгаа харагдаж байна. За тэгээ энэ хүн ч гэсэн бас энэ харилцаанаас яг 100% хүссэнээ авч чадсан. Гэтэ энэ хүнч дээр таач дээр өөрсдөө 100% өөрийнхөө хүсснийг авсан гэж бол харахгүй байгаа тийм. Дараа нь ирээдүйдээ нөхцөл байдлаа эргүүлээд харахад нэрэл би яг 100% хүсснийг бол авч чадажтэй гэж харахаар байгаа да. За тэг хэрэг та хоёр ирээдүйдээ нийлэх юм бол settling буюу одоо яг өөрийнхөө 100% хүслийн зүйлийг биш хагас дутуу цавдсан, хагас дутуу биелсэн юм хагас дутуу харилцааг л аваад дуусах болов. Тэгэхээр та хоёр хамтдаа байгаад бол жоохон дэмий харилцаа гэж харагдаж байна. Яг хамтдаа байх юм бол жоохон хагас дутуу энергтэй, хагас дутуу дурамжхан, хагас дутуу дутууртай ингээд нэг 50-40% биелсэн 50-40% нэг сэтгэл ханамжтай л харилцаа байх болно шүү гэж сахиусууд хэлж байна. За тэгэхээр богино уншлагын энэ ч ингээд өндөрлөе. Хэрвээ манай нэмэлтийг минь авах юм бол нэмэлтээр нь би таны хувь зайны зөв хүнийхний нэрийг хараад өгье. За тэгэхээр уншлагаа өргөжлүүлж сонсомоор мэдрэмж төрж байгаа сонирхож хөндлөж байвал нэмэлтийг авах нь зөв гэсэн үг. Сахиусаас нь танд хандах мессеж байгаа гэсэн үг. Харин уншлагаа энэ сонсоод залхуу өрөөд одоо өөр юм хиймээр өөр юм сонсомоор санагдаж байгаа бол нэмэлтээр нь танд хандсан мэдээлэл айгүй цөөхөн байгаа гэсэн үг юм шүү. За тэгэхээр мэдрэмжээ сонсож байгаа нэмэлт авах хэсэг шийдрээ гаргаарай. Нэмэлтийг авах гэж бол тун удахгүй уулзъя. Бичлэгийн чинь өндөрлөх гэж бол дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээ богино таруу сонирхолтой байсан байх, арай жоохон завгүй хүмүүс тохиромжтой байсан байх болов гэж бодож байна. Сэтгэлээ үлдээгээрэй. Групп номер 2 уншлагадаа тавтай марил. Та бүхэн 13-ын тоотой хадууртай death гэдэг энэ хөөсрийг сонгосон байна. За тэгэхээр энэ хүнсэр нь мэдээж юун түрүүнд шинжлэлтийг бэлэгддэг. Маш олон хүмүүс death гэдэг энэ хүнсрийг харахлаараа өвхөл гэж бодоод яна өвхөл гэдэг хүнсрийг сонгосон чинь гэр бүлийн гишүүн насарах гэж байгаа, би насарах гэж байгаа гэдэг ч юм уу те ингээд их айдас хүстэй хэцүү зүйл боддог. Гэхдээ яг үнэндээ энэ death гэдэг хүнсэр нь Majorca дундаа маш эерэг утгатай хүнсрүүдийн нэг мөн байгаа. Эерэг утга нь болохоор цоошин шинжлэлтийг, шин мэдлэлтийг бэлэгддэг ийм хүнсэр байгаа. За тэгээд энэ хадуур нөөрөө сар шиг харагдаж байгаа учраас бас 13-ын тоо байгаа учраас энэ хүнсэр нь асар их хэмжээний шидийн чадрыг бэлэгдэж байгаа. За зарим хүмүүсийн хувьд witchcraft гэх мэт зүйлсүүдийг бэлэгдэж бас болно. Хэрвээ яаж надаа ийм мессеж төрлөө тэр нь болохоор зарим нэгэн стилээ шинжлэх гэдэг ч юм уу те өөрийгөө шинжлэх, өөрийнхөө гадна үзмжийг шинжлэх санаатай бодолтой хүмүүс байгаа бол жоохон rock стил, gothic стилийн стил рүү шилжиж байгаа байж болцсохгүй эсвэл шилжээрэй гэж сахиусууд нь зөвлөмөр байгаа байж болцсохгүй. За тэгэхээр шууд үзрээ хойлоод таны одоогийн байдлыг сахиус нь юу гэж хэлэх нь харъя. Ямар ч үгээс амьдрал нь маш томоор хувирах гэж байна. Маш гүнээсээ хувирах гэж байна. Тэгээ хувирлт нь сайн байх болно. Хувирж байгаа энэ үйл явц нь өөрөө жоохон төвөгтэй ядаргаатай гэдэг ч юм уу те ямар ч санагдаж болно. Хэцүү санагдаж болно. Эсвэл амархан санагдаж болно. Төргөн юмхан биш санагдаж болно. Гэхдээ ямар ч үгээс хувирал тохиож байгаа бөгөөд нь хувирлын дараагийн зүйлс хувирлын дараа таны амьдрал ямар болсон байх вэ гэвэл тэр нь үнэхээр гоё төвшин ахилт байх болно гэж харагдаж байна. За. Таны хөзөрнүүдийг харъя. Цаг нь боссон байна. Тийм зарим хүмүүсийн хувьд ажил карьер дээрээ тушаал дэвших магадaltaй хүмүүс байна. Ялангуяа танд ямарваа нэгэн шудраг бус зүйл тохиосон бол энэ шудраг бус зүйлийг анааснаар энэ шудраг бус зүйлийг даван гарснаар танд асар их хэмжээний шагнал орж ирэх болно. За гэхдээ танд тохиосон шудраг бус зүйлийг давахын тулд танаас хичээл зүтгэл гарна гэж харагдаж байна. Тэгэхээр танд ямарваа нэгэн муухай зүйл тохиосон, онцгүй зүйл тохиосон, травм тохиосон байгаа бол энэ зүйл дээр та за одоо мессеж зөвлөгөө шууд хоёр салаалаад эхэллээ. Хоёр өөр төрлийн сахиусууд орж ирж байна. Төрөл гэдэг нь болохоор сайн муу гэсэн үг биш. Зүгээр хоёр өөр төрлийн хүмүүсийн хоёр өөр боломжит хүмүүсийн сахиусууд орж ирж байна гэсэн үг. За яг энэ зөвлөгөө нь яаж салаалж байна вэ гэхээр групп номер 2-ыг сонгосон та бүхэнд жоохон онцгүй зүйл тохиосон бол нийтлэг мэдээлэл гэж гарч ирж байна.
Тэгээд энэ тань тохиосон онцгой зүйл төр таныг бол шудраг ёсыг хөөх хэрэгтэй. Ялангуяа танд энэ онцгой зүйл тохиосны дараа та шудраг ёсыг авч чадаагүй нэмээд шудраг бус зүйлсүүд ингээд даамжраад тохиогоод байсан бол ялангуяа энэ зүйл дээр та шудраг ёсыг хөөх хэрэгтэй гэсэн зөвлөгөө орж ирж байна. За групп номер 2-ыг сонгосон зарим хүмүүсийн хувьд болохоор шудраг ёсыг хөөх шаардлагагүй. Бараг хөөгөөд димээ гэсэн зөвлөгөө орж ирж байна. Тэгэхээр ингээд шууд уншлага нь хоёр салаалж байна тий. Нэг тал нь шудраг ёсыг заавал хөөх хэрэгтэй, нөгөө тал нь шудраг ёсыг бүр хөөгөөд димээ гэд ингээд салаалж байна. Тэгэхээр энэ хоёр салаасан зөвлөгөөний аль нь таны зөвлөгөө вэ? Аль нь танд хамаарах вэ гэдгийг та ерөөсөө мэдрэмжээрээ мэдэрнэ. Шудраг ёсыг хөөгөөрэй гэж сонсох үед танд ямар мэдрэмж зөв санагдаж байна вэ? Таны ингээд зүрх сэтгэлд сайхан суугаад те ингээд багтаад суугаад ингээд амар амгалан мэдрүүлээд ингээд гой сууж чадчихвал тийм ээ таны зөвлөгөө мөн. Харин та шудраг ёсыг хөөе гэж бодоогүй байхад шудраг ёсыг хөөх ёстой гэж сонссны дараа асар их хэмжээний сандрал төгшөөр айдас хуудас гэбэр буу юм болж ивэл таны зөвлөгөө биш гэсэн үг. Нөгөө зөвлөгөө нь мөн гэсэн үг тий. За ямар ч зүйл байсан альч замыг сонгосон бай хамаагүй. Энэ зам нь танд энэ хоёр зам хоёлаа танаас асар их хэмжээний хичээл сэтгэлийг шаардаа. Хичээл сэтгэл бол заавал орно гэж харагдаж байна. Энэ хангаалт нь өөрөө ороод ирэх хангаалт биш юм байна. Энэ хангаалт төр та өөрөө яалтчгүй хичээл сэтгэлийг оруулах хэрэгтэй, хичээх хэрэгтэй, энерги орно. Ингээм алхам дис дараанууд оролцсноо гэж хэлж байна. За гэхдээ яг энэ зүйлийг хийх цаг нь бол болсон. Одоо бол цаг нь мөн. Та ямар нэгэн зүйлийг хийх гээд энэ ангаалтыг хийх гээд энэ алхмуудыг хийх гээд хизээ хийх вэ? Одоо хийх нь зөв гэж бодож байгаа бол энэ бодож байгаа зүйлийг хийх одоо цаг нь яг одоо бол зөв мөн хийх хэрэгтэй. Болцсон байна. Ангаах цаг нь болцсон байна. Тэгээ сахиусууд нь бүтэн хүч чадлаараа таныг дэмжихэд ингээ үнэхээр бэлэн болцсон бүгдээрээ тоноглолцсон тий. Тоноглолцсон бэлэн болцсон байна гэж харагдаж байна. За зарим хүмүүсийн хувьд энэ ажил карьертай холбоотой гэрээ хэлэлцээрийн зөвлөгөө гэж болно. Одоо зарим хүмүүсийн хувьд ажилласаа гарах цаг нь болсон байж болцсохгүй тий. Энэ манай мөр юу игээд байна? За Rose quartz, lapis lazuli хоёрыг буулгаж орж ирсэн байна. Манай мөр Three of Pentacles дээр тэгэхлээр хэрвээ групп номер 2 та бүхэн жоохон зүүн бэлгийн карьер эхлүүлье гэж бодож байгаа бол энэ карьерийг эхлүүлэх цаг нь одоо бол мөн юм гэж харагдаж байна. Эсвэл зүгээр арай жоохон сүнслэг карьер, бясалгалын чанартай карьер эхлүүлье гэж бодож байгаа бол энэ карьерийг эхлүүлэх нь зөв үү? Энэ бол таны зөв зам мөн гэсэн зөвлөгөө орж ирж байна. За зарим хүмүүсийн хувьд одоо хийж байгаа карьераа болоод хайр дурлалыг сонгох те илүү гүн утга учирыг сонгох ийм төлөвлөгөө байгаа бол за энийг бас дагаарай, энийг дагах нь зөв юм аа гэж сахиусууд нь хэлж өгч байна. За тэгээ Moonstone арай орж ирээгүй. Тэгэхээр таны хийх ёстой зүйл, хийх шаардлагатай зүйлс сахиусуудынх нь хийгэрэй гэж байгаа зүйлс даалт төшөө. Айгу ил байгаа, ил ойлгомжтой байгаа гэж хэлж өгч байна. За тийм Rose quartz дээр айгу анхаарал хандуулж байна тий. Тэгэхээр Rose quartz нөгөө хайр дурлалыг бэлэгддэг. Тэгээд дээрээс нь Rainbow буюу солонгорсон Rose quartz учраас сахиусууд нь таныг зөв хайр дурлалын аян замналд оруулахыг айгу хүсэж байна. Тэ баг их хүртлийн аян замнал ч юм уу тий. Ямар ч шийдвэрийг гаргасан бай та хайр дурлалыг номер 1 тавиад гаргасан шийдвэр нь таныг заавал зөв замд нь оруулж өгнө. Та тухайн үедээ тэр шийдвэрийг хийхдээ тэнэг шийдвэр юм шиг санагдаж болцсохгүй, буруу шийдвэр юм шиг санагдаж болцсохгүй. Хайр дурлалыг сонгож биш логикоо сонсох ёстой юм шиг те. Эсвэл арай практик замыг, арай практик сонголтыг сонсож шийдвэрийг гаргах ёстой юм шиг санагдаж болцсохгүй. Гэхдээ тийм биш ээ. Сахиусууд нь таныг ерөөсөө 100% хайр, номер 1-т хайр гэдэг зүйлийг сонгороо гэж зөвлөж байна. Тэгээд хайр гэдэг зүйл нь таны хувьд ингээд хитрхи солонгос драма үзээ тэрэндээ автцсан юм шиг эсвэл хитрхи тэнийг сонголт юм санагдаж болно. Хитрхи cheesy гэж ярьдаг те, cringy ийм санагдаж болно. Гэхдээ энэ сонголтыг хийх хэрэгтэй. Жохон ичмээр ч юм шиг ийм сонголтыг хийх хэрэгтэй.
хайр гэдэг зүйлийг номер 1 тавьж л байвал ерөөсө буруутахгүй. Тэг яг хуу энийг сонгосны үр нөлөөнд жоохон хичээх шаардлага гарч ирж болзошгүй, өөртөө илүү ажил удаж болзошгүй гэдэг нь окей. Энэ бол зүг байх болно. За, энэ дэр жоохон нэмэлт мэдээлэл хараадах юм. Ерөнхийдөө сахиусууд нь зөвлөгөө нь айгүй ойлгомжтой гарч ирлээ. За, тэг хэрэг та 100 билег бясалгал таруу бизнес гэдэг ч юм уу, тэг иймэрхүү зүйлсийг эхлүүлэх гэж байгаа бол энэ зүйлсүүдийг хайр төвтэйгээр, хайр суурьтайгаар хийх нь 100 юм аа. Одоо жишээ нь хайрын уншлага хийдэг гэдэг ч юм уу, тэг хүмүүсийн хосын ярилцсан дээр анхаарсан уншлага хийдэг, хосын ярилцсан дээр анхаарсан бясалгал хангаалтыг хийдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг хийх нь зөв байх болно. За, хайр дурлалын тал дээр танд бас хийх хангаалтууд айгүй их байгаад байна. Өөрийгөө хайрлах, яг өөртөө 100% таарсан хүнийг олох гэдэг зүйлсүүд дээр жоохон тутмаг байгаад байна гэж харагдж байна. Let go. Ямарваа нэгэн өнгөрсөн тохиолсон зүйлийг ялангуяа шудраг бус зүйл, хайр бол өөрөө шудраг бус гэдэг ийм ойлголт тус танд байж болно. Энэ зүйлсийг тавьж явуулах шаардлагатай гэж харагдаж байна. За тэгэхээр уншлагын эхнийхэн хэсэг ингээ боллоо. Хэрэг манай нэмэлтийг мань авах юм бол нэмэлтээр нь илүү олон Oracle картууд сугалж өгөх болно. Сугалж Oracle картууд нь нээс сугалж өгөх болно. За тэгээд нэмэлтээр нь би таны дараагийн амьдрал нь шинжлэгдсэн амьдрал нь яаж харагдах вэ гэдгийг нь илүү тодорхой харуулдаг. За тэгээд илүү яагаад л амьдрал нь айгүй юм дөрвтойгоор хүчтэйгээр төвшөө ахих гэж байгаа харагдаад байгаа тийм. Энэ төвшөө ахсан амьдрал нь ямар шиг байдлаар харагдах нь ямар байх нь гэдгийг харж өгөн. За тэгээд энэ төвшөө ахсан амьдрал нь яг одоо тохиохгүй байгаа шалтгаан нь юу вэ? Блог садаануудны юу дээр садаад авах зөвлөгөө нь харж өгнө. За тэгээд нэмэлтийг нь илүү бууруулсан үнээр, энгийнээс илүү бууруулсан үнээр нэмэлтийг нь үнийг нь тохируулж өгөх болно. За тэгэхээр уншлагаа өргөжлүүлж сонсомоор санагдаж байгаа санууч мэдрэмж төрж ивэл нэмэлтээр нь танд хандсан мэдрэмж мэдээлэл арвин байгаа гэсэн үг. Хэрвээ нэмэлтийг сонсох гэхээр жоохон салхан өрөөд өөр юм хэмээр санагдаж байгаа бол нэмэлт дотор нь сахиусаас нь танд хандах мессеж айгүй цөөхөн байгаа гэсэн үг юм шүү. Тийм учраас та мэдрэмжээ шагнаж агаад нэмэлтийг авах хэсгээ шийдвэрээ гаргаарай. За тэгэхээр хэрвээ нэмэлтийг мань авах гэж байгаа бол тоодохгүй болзъя. Бичлэгийн чинь өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр дуруулзъя. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Групп номер 3 уншлагада тавтай морил та бүхэн 2-ын тоотой High Priestess их санваартай хөзрийг сонгосон байна. За тэгэхээр их санваартай хөзөр маань асар их хэмжээний зүүн бэлгийг бэлэгддэг хөзөр байгаа. Маш хүчтэй шидтэй хүн, маш хүчтэй зүүн бэлэгч хүний бэлэгдэн. За бас тэгээд хувь заяан, тэгшхэн зүг зүгээрээ явж байгаа хүний бэлэгдэн. Бас сахиусны нөлөө бэлэгдэн. Далт мэдрэмжийг зүүдийг гэх мэтчлэн ийм хүчтэй сүнслэг зүйлсийг бэлэгддэг хөзөр байгаа. За хөзөрнийхэн зураг нь хавирган сар байна. Тэг хоёр жижигхэн одтой байна. Энэ зураг нь надад хантай мэдрэмжийг төрүүлж байна. Сахиусууд нь танд хань болж байгаа, дэмжиж өгж байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлж байна. За тэгэхээр шууд уншлага руу ороод таны одоогийн байдлыг хараадаг юм. За групп номер 3-ын одоогийн байдалд нь юу тохиолсон байна? Ямар байдалтай байна? Сахиус нь групп номер 3-нд яг ямар нөхцөл байдлын талаар энэ талаар мэдээлэл өгмөр байна. Тэр нөхцөл байдлын одоогийн байдлыг нь тодруулж харуулад өгөөрэй. Баярлалаа. The Hermit. За групп номер 3-ын маш их хангаалтыг хийж байгаа. Nine of Cups. Four of Cups. За групп номер 3-ыг сонгосон зарим хүмүүсийн ихэнх хүмүүсийн хувьд асар хэмжээний ганцаардлын асуудал тулгарсан байж болзошгүй. Ганцаардж байгаа, хань ижил байхгүй юм шиг мэдрэмж төрж байгаа, дэмжлэг байхгүй юм шиг тий мэдрэмж төрж байгаа. Найзуудтай болъё гэхлээр зөв таарах найзууд нь ч олдохгүй, хүнтэй сууя гэрлийн үерхийг ингүүт зөв хүн нь ч олдохгүй байхгүй, эргэн тойрон байхгүй, гэр бүлийнх нь ч гэсэн жоохон хүндээ мэдрэгддэг. Гэх мэтчлэн бүхий л талаараа ганцаардсан байгаа мэдрэмж орж ирж байна. За Nine of Cups, Four of Cups хоёрын доошоо гарсан. Тэгээ ерөөсөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн амьдралыг авч чадахгүй юм шиг мэдрэмж төрж байна. Манифест хийгээд бүтэхгүй юм шиг, эсвэл манифест хийгээд тэр нь ерөөсөө биелэхгүй айгүй удаж байгаа. Тийм учраас одоо ерөөсөө
Амьдрал ерөөсөө яасан ч минийхаар байхгүй байна. Миний сэтгэлд нийцэхгүй байна. Болохгүй байна гэсэн юм үнэхээр цөхөрлийн нэрийг мэдрэгдэж байна. За гэхдээ энэ зүйлийг туулж байгаа групп номер 3-ын та маань яг одоо маш хүчтэй ангаалтыг хийж байгаа юм байна. Энэ ангаалтыг хийж байгаа үед мэдээж таны хүсэл нь өөрөө орж ирэхгүй те. Хүсэл нь хизээ орж ирэх вэ гэхээр ангаалт хийж дуусныхан дараа орж ирдэг байгаа. Одоо жоохон бодит жишээ хэлж өгөх юм бол зарим хүмүүс бодит жишээ жоохон дургүй байдаг, зарим хүмүүс төвхтэй байдаг. Гэхдээ энэ бодит жишээг хэлж өгөх мэдрэмж хүчтэй төрж байна. Тэр нь болохоор одоо хэрэг жишээ нь та эмч болёо гэж шийдэх юм бол эмч болохоос өмнө 4-8 жил сургууль сурсан байх хэрэгтэй байдаг тий. Тэгээд энэ 4-8 жилийн турш сургууль сурж байгаа үйл явцад та эмч болж чадахгүй гэж чадахгүй. Тийм үү? Ерөөсөө чадахгүй. Гэхдээ та 4-8 жил сургууль сурдаг. Тэгэхээр дараа нь эмч болно гэдгийг та мэдээд сургууль сурж байгаа учраас тэр 4-8 жилийг цөхрөхгүйгээр гайгүй туулаад өнгөрөөж чаддаг. Харин та яг одоо ангаалт хийж байгаа энэ үйл явцгаа энэ ангаалт хийгээд дуусны дараа төгсөн болно, эмч болно буюу манифест нь биелэн гэдэгт та итгэж чадахгүй байгаад байна. Итгэл үнэмшлэн дутаад байна тий. Тэгээд дээрэс нь жоохон манифест гэдэг зүйл яаж ажилтیں۔ Итгэл үнэмшил ямар учиртай, ангаалт гэж аюу ингэдэг иймэрхүү мэдээллүүд нь тань жоохон дутмаг байж болзошгүй. За тэр 4-8 жилийн турш сураад дараа нь хэмж болно гэдэг энэ процесс үйл явц дис дараа шатлал байна те. Энэ 4-8 жилийн турш та энэ 4-8 жилийн дараа нэгдүгээр курс, хоёрдугаар курс, гуравдугаар курс гэх курсүүдэд төгсөөд яваад байгаа шүү. Энэ курсүүдэд бүгдийг нь төгсөж дуусаад диплома хамгаалаад хаагаад эмч болдсон шүү гэдэг энэ мэдлэг байхгүй болвол энэ 4-8 жилийн турш сурж байгаа сурах явцдаа мэдээж цөхрөн магадгүй бууж өгнө болно. За миний хүсэл хязгаарч биелэхгүй мэн гэж бодно тийм. Гэтэл яг үндэ сургуулаа төгсөөд төвшнөөр ахилт гаргаад угнал явж байсан. Тийм учраас сахиусан таныг ахилт гарч байгаа шүү, манифест нь биелж байгаа шүү, болж байгаа шүү гэдгийг мэдээсэй гэж маш их хүсэж байна. Та ангаалтын үйл явцандаа жоохон шантраад байгаа харагдаж байна. Манифестийнхаа үйл явцандаа маш шантраад байгаа харагдаж байна. За энэ дээр сайхан зөвлөгөө харж өгье. Ace of Cups хинч дурлахгүй юм шиг мэдрэмж төрж байна. Хинч танд дурлахгүй юм шиг мэдрэмж төрж байна. Ялангуяа хайр дурлалын асуудал дээр маш их цөхөрсөн харагдаж байна. За групп номер 3-ны маш цөөхөн хүмүүсийн хувьд энэ сонир мэдээлэл орж ирж байна. Тэр нь болохоор нийгэмд гутамшигыг амссан ийм хүмүүс байна. Сошиал орчинд гутамшиг болсон ийм бичлэг нь явсан гэдэг ч юм уу те. Муухай хүнтэй хэрэлдэж байгаа бичлэг нь сошиал орчинд тарцсан гэдэг ч юм уу. Эсвэл ямарваа нэгэн байдлаар олон нийтийн дунд эргэн тойрныхоо хүмүүст гутамшиг хүлээсэн. Заавал сошиал байх шаардлагатай байхгүй. Энэ гутамшигыг хүлээсэн, гутамшигыг амссан, шараа болсон юм нэрийг харагдаж байна. За энэ групп номер 3-ны цөөхөн хувьд юм шүү. Харин групп номер 3-ны бүгднгийнх нь хувьд нь дор хаяж өмнө насны гутамшигын шарах байна. Шараа болж ясан шарах байна. Энээсээ болоод хайр дурлалыг өөрөөсөө блоклоод байдаг тал байна шүү. За хайр дурлал шудраг бусаа гэж бодсон мэдрэмж байна. За хамгийн наазахта хайр дурлал намайг гутаадаг. Хайр дурлал намайг шараа болгодог. Одоо хин нэгэн хүнд бага наснда хин нэгэн хүнд крашлаа дараас нөгөөгөө явж исэн. Дараа нь ангийнх нь тэр чигээрээ жишилж заагаад шоолоод инээлцсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү дурсамжууд тохиосон хүмүүс групп номер 3-ны дунд багахгүй байж болно. Энэ насны дурсамж байхгүй маа гэхэд өнгөрсөн насны юм хайр дурлалслаад шараа болж исэн хайр дурлал өөртөө нэг шудраг бус харилцсан ийм шарах байна. Тэгээд энэ асуудал нь яалтчгүй яг хайр дурлалтай холбоотой. За хэрвээ энэ шарахыг ангаахгүй бол та энэ амьдралдаа бүр үнэхээр bitter гэдэг чинь англиараа bitter гэж ярьдаг. Bitter буюу үнэхээр юм одоо сөрөг үзэлтэй, ууртай, стресстэй, жоохон харьяар хийсэн юм, жоохон муухай ааштай хүн болж амьдрахаар харагдаж байна. Хэрвээ энэ шарахыг ангаахгүй бол
одоо юу гэх юм те гутамшигын шарах танд айгүй хүчтэй байгаа учраас та өнгөрсөн насаа бусдыг гутааж амьдрч болцсошгүй эго гэдэг зүйл иймэрхүү байдлаар таныг өөрийн эгоны талын цэрэг болж татаж авдаг байгаа. Тань эхлээд таныг гутаан дараа нь таныг нэмж гутамшигыг тарах цэрэг болгодог те. Таныг гутаасан хүмүүсүүд нь өөрсдөө бас цаана эгоны цэрэг болцсон явж исэн хүмүүс байгаа даа. Гэх мэтчлээ. Тэгэхээр энэ хайр дурлалтай хайр гэдэг зүйлтэй холбоотой хайр бол шудраг бус. Хайр намайг гутаадаг гэдэг энэ маш оновчтой шархыг та ангаах шаардлагатай юм шүү. За энэ шархыг ангаасны дараа юу төхөх вэ хараад үгүй. Энэ шархыг ангаасны дараа юу төхөх вэ? The Tower амьдралынхаа сойрон тэр чигээрээ босох болно, өөрчлөгдөх болно. Бүх зүйл аргангаараа өөрчлөгдөх болно. Ace of Wands. За, энэ шархыг ангаахын тулд яах хэрэгтэй вэ? Ер нь ойлгомжтой тийм Eight of Swords. Өөрийгөө гацсан гэж бодож байгаа энэ бодлоо хоригдсан чадахгүй гэж бодож байгаа бодлоо эхлээд авч явах хэрэгтэй. Ангааж болдъимаа. Хүн яаж хувирч болдъимаа. Сонголт байхад болно. Сонголт ирмэлцэл хүсэл ирмэлцэл байхад хангалттай юм аа гэж боддог байх юм бол гэж бодвол та юугчлал юг ангааж чадна. Юугчлал юг даван туулж чадна гэж харагдаж байна. За энэ шархыг ангааж даван туулсны дараа таны амьдрал бүр уг суураараа өөрчлөгдөх болно. Маш олон зүйлсүүд маш гүн өөрчлөлтөнд орох болно. Энэ өөрчлөлтүүд нь гэхдээ маш үр дүнтэй, чанартай бас таатайч орших боломжтой. Зарим хүмүүсийн үед мэдээж таагүй үйл явцад байна. Мэдээж одоо жишээлбэл өөрчлөлтүүд нь байр саваа нүүлгэх байж болно. Сургууль, карьерийн чиглэлээ өөрчлөх байж болно. Хин нэгэн хүнтэй суусуу иргэсэн байгаа бол тэр хүнээс салах шаардлагатай байж болно. Энэ үйл явцууд мэдээж их энерги шаарддаг, жаахан стресс ордог. Иймэрхүү зүйлсүүд мөн тэг. Гэхдээ энэ зүйлсүүд нийлэхүүдээ их сайхан эрэг амраа болон авчирсныг ингээд би сулардаг даа ядаргаатай амьдралд айгүй ядаргаалаадсэн нөлөө ингээд аваа хийчихлээр нэг л гоё сулраад гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмж нь айгүй давангай байх болно гэж харагдаж байна. За үүн дээрээ бас нэмээд өмнө нь та ер нь зөв байжээ гэдгээ ухаарах болно. Өмнө нь та яг ямар үзэл бодолтой байсан, өмнө нь амьдралаа яаж авч явж байсан, эдгээр нь бүгдээрээ зөв байсан байж тээ. Би анханасаа ууг нь бол зөв явж байсан байж тээ гэдгээ айгүй хүчтэй ухаарахаар харагдаж байна. За групп номер 3-ыг сонгосон маш цөөхөн хүмүүсийн хувьд өнгөрсөнд нь танилцсан, урьдчилсан, болцчихсан, сонирхчихсан, шухурхчихсан хүмүүсийн аль нэг нь таны хувь заяаны хүн заяаны хэн байж таарах болно гэж харагдаж байна. Групп номер 3-ыг сонгосон ихэнх хүмүүсийн хувьд болохоор та өөрийнхөө өнгөрсөн хувилбар руу буцаа шилжиж байгаа харагдаж байна. Гэтэ энэ удаад өнгөрсөн хувилбар руу шилжихдээ өнгөрсөн хувилбар маань үнэхээр зөв байсан байжээ, үнэхээр гоё байсан байжээ. Тэрнээсээ би өөрчлөгдөх нэг шаардлагагүй байсан байжээ. Өнгөрсөнд ямар байсан тэрийг мань хүмүүс надад гутамшиг мэдрүүлээд намайг хүчээр солиод өөрчлөө хийцэн. Тэг хүмүүсийн гутамшиг мэдрүүл сольж өөрчлөх хийсэн бас тиймж гоё надад таалагддаг төрх маань биш байжээ. Гутамшигын өмнөх би илүү гоё яг зөв байсан байжээ гэдгийг ойлгоод тэрэн лүүгээ буцаж байгаа харагдаж байна. Энэ бол сайн зүйл. За тэгээд энэ өмнөх гэдэг нь заавал энэ насны зүйл байх шаардлагагүй, өнгөрсөн насны зүйл бас байх боломжтой. За тийм ээ. Тэгэхээр групп номер таны уншлага бол маш сүнслэг уншлага байна. Маш сүнслэг уншлагаас гадна маш цэгцтэй ойлгомжтой байна. За хайр дурлалын мессеж бас нэлээд орж ирлээ. Одоо хэрвээ манай нэмэлтийг мань авах юм бол би танд таны сахиусны таныг хийгэрэй гэж байгаа дараагийн алхам зөвлөгөөг нь хараад өгье. Яг дөрөвтэй ийм юм хийн гэж шүү гэдэг дараагийн алхмыг хэлж өгнө. За тэгээд таны хувь зайны хүн хайр хосын хүн хэн байх вэ гэдгийг харж өгнө. Яагаад гэвэл танд асар хэмжээний ганцаардлын асуудал нэрвэгдсэн байгаа учраас энэ асуудалтай нь би зөвлөгөө чиглүүлэг хувь зайны хүн хань болох хүнийг мэдээллийг нь гаргаад өгье. За тэгэхээр нэмэлт нь бас богинохан байх учраас өнийг нь нэлийн хямдруулаад нэмэлтийг нь тавьж өгнө. Тэгээ уншлагаа өргөжлүүлж сонсмоор сонирч мэдрэмж төрж байгаа бол нэмэлт дээр нь тань зориулсан мессеж сахиусаас нь тань зориулсан мессеж арвин байгаа гэсэн үг.
Харин нэмэлтийг авъя гэхээр залхуу өрөөд арай жоохон өөр юм хиймээр санагдаж байгаа болвол нэмэлтээр нь танд хандсан мессеж цөөхөн байгаа гэсэн үг юм шүү. Тийм учраас та сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад нэмэлтээ авах хэсэг шийдрээ гаргаарай. За хэрэг манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол туутахгүй уулзъя. Бичлэгийн өндөрлөх гэж байгаа дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.